Өглөөний мэнд дэлхий, өглөөний мэнд Улаанбаатар, дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн Давос Баасан гарагт 7 цаг 10 минутанд танд хүрдэг дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За өглөөний мэнд чинь ба сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа, сайхан амарсан уу? За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг хөтлөгч болон хөтлөгч миний бие аргун хамтран хүргэн. За найруулагчаар бас манай Чимба маань давхар ажиллаж байгаа шүү. Манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ илгээ харилын ураатай Live 52. За мөн доктортой өсөлтийг тууштай байдлаар ураатай Apex Capital үн цасны компани хамтран ажиллаж байна. Өнөөдөр 2025 оны 3 сарын 20-ны өдөр за он гараад 79 дэх өдөр болж байна. Он дуусахад 286 өдөр үлдсэн байна. Яг одоогийн байдлаар Улаанбаатар 7 цаг 13 минут болсон байна. Гадаа хасах 2 хэмээн хүүтэн байна. За өнөөдөр өдөртөө нэмэх 12 хэмээн дулаан байх бол маргааш шөндөө Баасан гарагийн шөнө тэг хэмээн одоо хүүтэн дулаан байх юм байна. За өдөртөө нэмэх 15 хэмээн дулаан байх бол Бэмб гарагийн шөнө нэмэх 1 хэмээн одоо дулаан 17 хэмээн дулаан өдөртөө болох юм байна. За Нэм гарагт шөндөө 3 хэмээн дулаан өдөртөө 5 хэмээн дулаан гэхдээ арай сэрүүсэх бол за Даваа гарагийн шөндөө хасах 5 хэм болон хүүтэрч өдөртөө нэмэх 3 хэмээн дулаан болох юм байна. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр бүгдээрээ дэлхийн эхний булангараа ямар тэмдэглэлд баяруулж байгаа өнөөдөр тухай ярьдаг те. Өнөөдөр 3 сарын 20-ны өдөр. За тэгээд өнөөдөр ийм өдөр болж байна. Би сонирхуулъя. Өнөөдөр олон улсын ад жаргалын өдөр гэж тохиож байгаа юм байна. За. Ад жаргалын өдөр гэж тохиож байна. За мөн олон улсын үлгэр ярих өдөр, дэлхийн үлгэр ярих өдөр гэж одоо тохиож байгаа юм байна. За өчигдөрхөн бид нар чинь хүүхдүүдтэй бас үлгэр ярьж өгөх, юм уншиж өгөх өдөр байсан бол өнөөдөр бүр дэлхийн үлгэр ярих буюу storytelling өдөр гэж болж байгаа юм байна. За мөн Франц хэлний дэлхийн өдөр гэж бас тохиож байгаа юм. Тэгээд надад хамгийн сонирхолтой нь Франц хэл санагдлаа. Би буруу дуудчихлаа. Франц хэл. За, Франц хэл ямар санагддаг байж ба? Би нэг бага байхад бас нэг хэсэг Франц хэл үзчихсэн. Vraiment? Аваа мата bonjour. D'accord. Je comprends. За, тэгээд тэр чинь нэг удирал үзчихсэн баха. Тэгэл нэг мэдчилгээ баяртай, сайн уу баяртай тэгэл дуусаа. За, Чимба Франц хэлийг яг тодорхойлол ямар тодорхойлолт зохих юм шиг санагддаг байна. Тийм романтик хэл гэж би ойлгодог шүү дээ. Ягаад гэвэл хүмүүс ер нь тэрийг их нэг төсөөлж бидний үзсэн кино, дуу ч гэдэг юм уу тийм юм дээр тэгж харуулдаг учраас нэг тиймэрхүү ойлголт байдаг. Харин тийм Франц хэлийг бол хайрын хэл гэж нэрлэдэг. Яагаад хайрын хэл гэдэг юм бол бид нар гэхдээ тийм олон одоо миний мэдхийн Франц дуу, киног нэх үзсэн сандгүй. Гэхдээ Франц хэл цаанаасаа нэг юм хүмүүсийн тийм сонирхлыг татсан хэл байгаад байдаг тийм. Одоо чи бодлоо ингээл Тайланд ч юм уу ингээл янз бүрийн Вьетнам ч хүмүүстэй ажиллаад ингээл яг одоо хайртай ч гэх юм. За тийм бол нэг сонин инээдтэй санагдана. Тэгэхээр зарим Герман ч юм уу Орос бас жоохон ширүүн хатаа манайх ч өөртөө жоохон хатуутай ороод идэг штэ. Тэгэхээр бас нэг тийм хайрын илэрхийлэл байж чадахгүй болов уу гэж боддөг. Харин тийм. Тэгэхээр Франц хэл бол ялтчгүй хайрын хэл гэж яригддаг. Тэгээд энэ хайрын хэл гэж яригддаг нь тэр нэг онцгой дуудлага авианда бас байдаг юм шиг байгаа юм тийм. За бүгдээр ингэ сайн мэддэг нөгөө Non regret rien гэл одоо хинэ Эдит Пиафын дуулсан алдартай дуунуудаар магадгүй бид нар Франц хэлийг юм хайрын хэл гэж ойлгосон юм уу? Эсвэл ерөөсөл яг дуудлагандаа байдаг юм уу? Мэдгүй. Гэхдээ ямар ч байсан дэлхийн нийтээрээ Франц хэлийг бол хайрын хэл гэж хүлээншүүрдэг. Тэгэхээр магадгүй ингээд хайртай хүнээ бас ингээд гайхуулмаар байгаа бол сонирхолмоор байгаа бол Францаар ганц хоёр үг сурчулаас сонин сонсогдож магадгүй л дээ. Саяны дууны нэр үгийг дахиад хэлдэ. Non regret rien, je ne regrette rien. Бас юугаас асагч шүү те. Гоё асагч нөө. Магадгүй. За тэгэд Франц хэлний тухай өнөөдөр ярих нэ. Тэгэд Франц хэл бол мэдээч хамгийн нэн тэргүүндээ хайрын хэл гэдгийг олно алдаршсан байдаг. За тийм учраас хүмүүс одоо хайрын хэл сурыг гэвэл Франц хэл сурдаг байж магадгүй. Гэхдээ энэ бол нэг л үзэгдэл нь. Нөгөө талаар Франц бол юунаас илүү дипломат хэл гэж явдаг. За 20 дугаар зууны эхэлтэл 20 дугаар зууны хүртэл Франц бол дипломат буюу олон улсын хоорондоо харилцах гол хэл Франц хэл байсан.
Франц хэл болсон. Одоо л англи хэл болсон, Америк хүчрхэгжээд ингээд англи болсон болохоос 20 дугаар зуун гартал Франц бол гол хэл байсан юм аа. Ягаад гэвэл латиныг оруулсан гол хэл гэж үздэг те. Латин гарлын хэл гэж үздэг. Одоо ч гэсэн нэгдсэн үндэсний байгууллага, за Европын холбоо, НАТО, за олон улсын улаан загал маань нийгэмлэг дээр гэдэг эднээс бүгдээрээ тэр байтугай олимпийн одоо албан ёсны протокол нь Франц хэл дээр явагдаж байдаг. Одоо ч гэсэн явагдаж байдаг. Тэгэхээр энэ утгаараа дипломат юунаас илүү дипломат хэл гэж үзэж болно. Яагаад Франц хэл одоо ийм дипломат хэл болсон мэдээж хэрэг Францын хувьсгал, Францын нөлөөтэй холбоотой. 19-р зуун эхлэхтэй холбоотой. Францд одоо хувьсгал болсон. За энэ дунд чинь Наполеон Бонапарт гээд хаан болоод Франц ерөөсөө тэр үедээ сэтгэлгээний бас хувьсгал, улс төрийн хувьсгал авчирсан гэж хэлж болно. Бусад бүх улсууд ардчлал, эрхчлөөт байдал, тэгш хэрэгтэй байдал энэ болгоно маш чухал юм байна гэдгийг ойлгоод за ийхүү одоо Францын одоо улс төрийн шинжилэл гэх юм энийг дөөрөөгд бид нэр дэлхийд даяар авсан байдаг. Тэр байтугай бидний ашигладаг метр, километр, сантиметр гэдэг ч юм уу метрийн систем одоо бүх хүмүүсийн ашигладаг метрийн систем Францаас гаралтай. Тийм болохоор 20 дугаар зууны гартал одоо Францын нөлөө маш хүчтэй байсан учраас Франц бол дипломат хэл одоо хүртэл юугаа алдаагүй гэх юм уу? Байр суурь хүчээ алдаагүй ийм хэл гэж болно. За бас нэг сонирхолтой энэ одоо дипломат хэл болсон Францын хувьсгалтай холбоотой хэлээ шүү дээ. Нэг сонирхолтой нь Франц яг ч юм бэ дипломат хэл юм байна, хайрын хэл юм байна. Дээрээс нь тансаг хэл гэж харагдаад байдаг. Санал нийлэх үү? Нэг тийм дээдсийн гарлын юм шиг тийм мэдрэмж төрөлмөр Франц хэл. За энэ бас цаана бас бид нар хоосонд гэж бодогдоод байгаа. Цаана тийм учиртай. Тэр Ламаншийн хоолой гэж байдаг. За одоо Их Британь ч нь бол их газараасаа Европ их газараас тасарсан байгаа шүү дээ. Арлын улс. Тэгээд Франц болон Их Британиг холбосон Ламаншийн хоолой саяхан 90-ад онд ингээ орсон. За Ламаншийн хоолой нээлт болоход Английн хатан хаан нээж үг хэлэхдээ Францаар үг хэлсэн байдаг. Бас юм тийм юу яхаар бүхэлдээ англи хэл том байх байтал ягаад Францаар үг хэлж өг гэж сонирхож иж магадгүй. Английн хатан хаанд заавал Франц хэл заадаг. Тэр байтугай Английн хатан хааны гэр бүлийн сүлдэн дээр нь Францаар үг бичсэн байдаг. Тэр энэ өөрөө бас түүхтэй холбоотой. Яагаад гэхээр Англи нэгэн цагт Английн албан ёсны хэл нь Франц хэлээс. Нормандууд эзлээ 1666 оноос хойш 200-аас 300 жилийн турш Францууд одоо Франц гаралтай хүмүүс Английн төр барьсан. За эднээс нь үргэлжилсээр одоогийн одоо хатан хаанд нь уламжлагдсан ирсэн. За тийм ч учраас магадгүй ингээд малчин ард нь Англи за дээдс гарлууд нь ингээд Франц байсан болж таарад байгаа байхгүй юу. За англи хэлний бүгдээр үгийг нь ингээд сонирхох юм бол 30% нь Францаас авсан гэдэг. Тэгээ дандаа нэг дээдсийн гаралтай өгнүүд нь одоо Француудаас авсан байдаг. Жишээ нь одоо англичуудаас үхэр гэдгийг юу гэх юм гингүүд одоо юу cow гэдэг ч юм уу тэр герман гарлын үгээр хэлдэг бол яг дээдсийн хүрээлэнд орж ирэхээр beef гэдэг одоо үхрийн мах иддэг хүмүүс нь одоо Францад байгаа байхгүй юу. Малтдаг хүмүүст англичууд ч юм уу. Энэ мэтчлэн одоо нөгөө Францын нөгөө ялгарлал тийм тансаг хэл гэдэг ойлголт нь олон зуун дамжаад ингээд орж ирсэнтэй угаасаа уламжлалтай холбоотой. Тэгвэл нэг одоо бид нэр жишээ нь ингээд сонсдог штэ Францад явж байгаад англиар яриад хар тийм таатай биш байдаг гэдэг. Тэр хүмүүсийг бас аргачих юм байна. Түүхээ харах юм бол өөрөөсөө бид нар дээдсэн бид нар тийм англи хэл ярьж доош орохгүй гэж боддог. Би сая бас ингээд харж байхдаа ариг ингээд дууны хэлж байгаад ер нь Францаар яриад өвчлөөс ингээд харах үнэлэмж чи шал өөр болоод явчих юм байна өөр ирэхгүй. За тэгээд Франц хэлийг бас хэд тансаг одоо хэл гэж үзэж болохгүй нэ. Ягаад тэгэхээр одоогийн байдлаар Франц хэл дэлхийн 5 дахь том хамгийн их яригдсан хэл болж байна. За 300 сая хүн Францаар одоо ярьж байна. Гэхдээ энэ дэр нэг сонирхолтой зүйл нь Франц хэлийг 5 төв бүгдэнд нь ярьдаг ганц хэл гэж албан ёсны. За ингэж ярьдаг. Одоо Африк, Европ, Хойд Америк, Өмнөд Америк, Аз, Антарктид хүртэл Францаар ярьдаг гэхээр дэлхийд даяар тарсан. Франц бол хамгийн олон цагийн бүстэй тийм улс. Тэгэхээр тэр утгаараа дэлхийд даяар ингээд жиг тарсан байгаа. Гэхдээ нэг асуудалтай. Энд нэг чухал төв нь Африк төв байна. Африк төвд франкофон буюу одоо Францын колони байсан олон улс байдаг. Тэр дундаас хамгийн олон хүн амтай улсууд албан ёсны хэл нь Франц байдаг. Демократ одоо ардчилсан Конго улс ч юм уу. За энэ одоо дэлхийн хүн ам цаашдаа ерөөс Африк төвлөх хүн амаар хангана гэж байгаа шүү дээ. Бусдууд нь төрхөө болсон. Ерөөс Африк төвлийн хүн ам өснө. Энэ утгаараа 2050 он гэхэд Франц хэл хамгийн түгээмэл ярьдаг хэл болох боломжтой гэж. Тэгэхээр Франц хэл мэдээж хэрэг одоо тансаг хэл юм байна, дипломат юм бэл, хайрын хэл юм байна. Дээрэс нь хэрэглээний хэл болж хувирах юм байна. Тэгэхээр магадгүй та яг одоо Франц хэл сурвал
тун буруу биш шийдвэр гэж магадгүй те. 2 дахь 3 дахь хэлээр магадгүй сурал. Тийм надад яг ганц зүйл санаанд орж байгаа нь болохоор нөө хэлний бэлгэлтэй байхад нэг Франц харахад ер нь Франц оюутан байхгүй. Тэгээ танилцаад яасан чинь нөө Вьетнам бас одоо тэднийхтэй л ерөөхдөө нэг юу харилцаа байгаа колон ч юм уу те нэг иймэрхүү юу байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд яг тэр хүн нэрээ танилцсан чинь Динди Ди Дао гэдэг Вьетнам нэр байхгүй. Бусдаар бол ингээд яг өөрийнхөө үйл хөдлөл юм ингээд хүмүүстэй ярьж байгаа энэ тэр ингээд Францаар яг нэг Францлог байгаад Франц байгийн те. Бүхгүй гэж орж ирдэг. За энд маш сонирхолтой комент бичсэн байна. Бөөр бол Бондор гинэ. 1915 оны 3 орны яхтын гэрээг Орос, Монгол, Хятадаас гадна Франц хэлээр бас хийгээд маргаан гарвал Франц ихэд дагна гэж тохирч байсан байна. зөв. За тэгэхээр энэ хүртэл Монгол хүртэл нөлөөтэй байсан. За Монгол хэлэнд бол өнөөдөр бас Франц гарлын үгүүд бол олон байгаа. Бид нар өөрсдөө мэддэггүй болохоос жишээ нь савн гэдэг үг бол сапон гэдэг Франц үгнээс гаралтай. Ресторан гэдэг бол мэдээж хэрэг болгоно. Ресторан, ресторан. Гэх мэт Франц үгнээс гаралтай. Тэгэхээр өнөөдөр бол Франц хэл сурж байгаа хүмүүсийн баярын өдөр юм байна. Магадгүй сурах гэж бодож исэн хүмүүсийн нэг том нэрээ Францаар сурах гэж санах өдөр юм байна. За тэгвэл Франц хэлтэй хүмүүстэй баярын мэнд хүргье. За манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ илгээ хайрлын өрөөтэй Лив 52 хамтарч байна. Тэгээд Монгол улс илгэний хорт хавдраар харамсалтай дэлхийд тэргүүлж байна. За тэргүүлэхтэй 100 мянган хүн тутмын 96 хүн одоо илгэний хорт хавдраар өвдөж байгаа гэсэн юм харамсалтай үзүүлэлт байгаа. За энэ дэлхийн дундчаас бол бүр хэд дахин өндөр үзүүлэлт болж таарж байгаа. 2023 онд бүртгэгдсэн 7244 хавдрын шинэ тохиолдлын 3 хавдар тутмын нэг нь илгэний хорт хавдар байсан. За энэ нийт одоо хорт хавдрын нас уралтын шалтгааны 41.8% нь болж таарч байгаа. Тэгэхээр энэ одоо илгээ бид нар илгээр яагаад ингэж өвчлөөд байгаа шалтгаан бол архины хэд хэрэглээ, буруу хоолт, зарим эмийн байдлын нөлөө, за мөн вирус гепатиттай холбоотой байдаг. Монголчууд бол үеийн үед одоо эрүүл мэндийн тухай ярихдаа дандаа илэг бүтэн гэж ярьсаар ирсэн. Энэ нь бас цаана учиртай илэг бол ийм эрүүл мэндийн чухал хэрэгтэн гэдгийг эртнээс ойлгож ирсэн байгаа юм. За тэгээд бидний угаасаа тийм тостой хоол иддэг. За тэгэл баяр маяр тэмдэглэхээр арх дарс их уудчдагтай холбоотой. Энэ илүү холбоотой. Тийм учраас илгээ байнга хамгаалах зайлшгүй хэрэгтэй. Одоо эрүүл бай гэвэл монголчуудын хувьд бараг илэг бүтэн буюу илгээ хамгаалах нь гол одоо ажил болчиход байна л да тийм. Энд бас одоо илгэний өглөлт, илгэний өрөвсөл одоо амьдралын хэм маягтай холбоотой тийм зүйлүүд бол тустай гэж байгаа. За тэгээд энэ юм өөрөө бас ургамлын гаралтай гэдэг дээр бол яалтчгүй бас хэлэх ёстой баг. Тэгэхээр хүмүүс юм ер нь хэрэглэнэхээр чи одоо химийн те найрлагаас нь болоод бол удаан хугацаанд хэрэглэх ч юм уу болгоомжлох байгаад байдаг бол эмнүүд өөрсдөө бас ургамлын гаралтай гэдэг нь бол маш чухал зүйл юм болов уу гэж миний бодож байна. За тэгэхээр илгээ яаж хамгаалах вэ гэхээр маш ийм бэлэн сонголттой байгаа нь бол сайхан хэрэг. Лив 52-ыг сонгох хэрэгтэй. Лив 52 ургамлын гаралтай, сүрэг зуршилгүй, сүрэг одоо нөлөөгүй. Илгэний вирус гепатит болон бүх төрлийн илгэний эмгийн үед хэрэглэхэд тохиромжтой. За энэ өөрөө Лив 52 нь Гимлай брэнд бол дэлхийд дахинаа танигдсан брэнд. Тэгээд энэтхэгийн шилдэг 10 эмийн нэгт Лив 52 нь ордог. За тэгээд Лив 52 бол 4 төрлийн одоо бүх төрөлд ашиглаж болох хувилбараар 4 төрлөөр бас худалдаалагдаж байгаа. За энгийн Лив 52 илэг хамгаалах, илгийг хоргоожуулах, нөхөн төлжүүлэх үйлчлэгээд бол Лив 52 DS гэж байгаа. За энэ нь илэгний өөхөлттэй хүмүүст, за хүнд хэлбэрийн илэгний өрөвсөлттэй хүмүүст зориулсан 2 дахин өндөр тунтай юм хувилбар байгаа бол Лив 52 HB гэж байгаа. За энэ нь Б вирус гепатитийн үед бас хэрэглэх зорилттой. За хүүхдүүдэд бас илэг хамгаалах зорилгоор Лив 52 сироп гэсэн бас бүтээгдэхүүн байдаг шүү. Лив 52 за илэг хамгаалахын нэг бүх юмын сангаар зарж байгаа. За та агар фармациг имэн гэдээ орох юм бол дэлгэрэнгүй мэдээлэл нь байгаа. Та агар фармациг имэн л ороорой. Харин утсаар захиалж бас болно. Утсаар захиалаад авъя гэвэл утасны дугаар нь 7610 76 77 байна. 7610 76 77. Манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ илгээ хайрлын өрөөтэй Лив 52 хамтран ажиллаа. Баярлалаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжлэж байна. Дараагийн болонлогоо бүгдээрээ орно те. За тэгэхээр энэ өдөр бол дэлхийд алдартай төрсөн хүнийг бол танилцуулах байгаа. За тэгэхээр миний хувьд болохоор энэ удаа Spike Lee гэдээ бас одоо Америкийн алдартай найруулагч, зохиолч, продюсер, жүжигчин ийм хүний тухай бол танилцуулах гэж байна. Тэгээ өмнө нь бол яг бас харж хахад Linkin Park-ийн бас гишүүн тий. Тийм. Chester
Бенигтон байсан. Яг хоо зүгээр өмнө харсан ч тий. Манайхаар бас 2 удаа танилцуулсан юм байлаа энэ өдрүүд. Тэгээ Spike Lee-ийн хувьд бас надад сонирхолтой санагдсан нь болохоор өөрөө ер нь энэ жүжигч найруулагч гэдэг иймэрхүү продюсертэй зохиолч гэдэг энэ зүйлүүдийг хийхээс гадна мөн одоо бас яг энэ сакстай холбогдож байгаа юм л да. Нью-Йорк нэг хотын энэ одоо багийн ер нь хамгийн том одоо хөгжин дэмжигч гэж бол явдаг. Энгэр бас алдартай. Тэгээ 2019 оны Times Square-ийн хамгийн нөлөө бүхий 100 эрхэмд бол нэрлэгдсэн байгаа. Бэлэг тэмдэг болсон хүмүүс гэсэн ангилт нь одоо Taylor Swift те Michelle Obama за тэгээд Lady Gaga зэрэг ийм хүмүүстэй цуг бол нэрлэгдэжсэн. Тэгээ энэ хүний хувьд гэх юм бол за 1957 оны 3 сарын 20-нд төрсэн байгаа. Тэгэхээр ер нь бол Атлантад бол төрсэн юм байлаа. Тэгээ бага насаа бол ер нь багасаа Бруклинд бол амьдраад өссөн. Ер нь уран бүтээл түүний одоо бүх зүйлүүд дээр бол энэ Бруклин, Нью-Йорк бол маш их гардаг юм байлаа л дээ. Тэгээ энэ хүний гол онцлог гэх юм бол өөрөө бас тийм хар арьстай хүмүүсийн дуу хоолой тий. Нэгэнд одоо нөлөөлөгч гэдэг юм уу ийм бас хүн болж бол явдаг. За тэгээд жигэн нэрийг нь бол Shelton Jackson Lee гэдэг юм байна. За энэ хүний имэн болохоор энэ хүнд Spike гэдэг бас нэрийг бол өгөөд хоч маягийн нэрийг өгөөд за тэгээд энэ нэрийг өгснөөрөө бол бас одоо агуулга бэлтгэлийн хувьд бол ийм хатуу тууштай юм байгаасаа гэсэн үднэс бол өгсөн юм байлээ. Имэн өнөр нэг сонин хож бас өгчдөг те. Олон одоо ач зээнэрт болохоор тийм ойлгохгүй тулд юм. Чам тийм хожсэн үү? Харцсангуу гайгүй байна. Би яг хожиг имэгийн хувьд болохоор яг одоо энэ өдөр 1921 оны 3 сарын 20-ны өдөр бас төрсөн гэж явдаг. Тийм манай эмээ яг намайг баг 8-тай ч юм уу байхад өнгөрсөн л дөө. 8-9-тэй байхад. Тэгээд яг зүгээр би өнөөдөр төрсөн алдартай гэж бодож байхад 3 сарын 20 гэж бодож байхад хамгийн анх одоо тэр үе санаанд орж байгаа юм чинь. Гэхдээ эмээгийн хувьд л гут чинь тухайн үед болохоор яг төрсөдрийн тэгж тэмдэглэдэггүй байсан. Зүгээр хожим ингээд бичиг баримтаа болоод явах үед төрсөдөр чинь сайн мэдэхгүй байсан чинь тухайн бүртгэж авч байсан хүн хавра гэсэн чинь 3 сарын 20 гэж бичсэн байлээ л дээ. Нэр тэр үед чи бас яг нөгөө хизээ төрснөө бат яг мэддэггүй тохиолдол байсан юм те. Тэгээ энэ одоо төрсөн алдартнуудыг юу одоо нөлөөлөл гэдэг юм уу хүмүүсийн хайлтаар нь бас ингээд ирэмбэлждэг юм байлээ. Тэгэнгүүт ч одоо монголчууд яг жишээний Spike Lee гэхэд бас хамгийн их сонирхож хайдаг одоо ийм хайлт юм байлаа л да. Ягаад гэвэл бусад төрсөн хүмүүстэй харьцуулахад бол тэгж бол гарч ирж байлаа. Одоо нөгөө ChatGPT-г асуухад. За тэгээд энэ үний тухай үргэлжлүүлээд танилцуулах юм бол гэр бүлийнхээ хувьд гэх юм бол урлагийнхан бас байгаад байгаа. За эцэг нь болохоор жаз хөгжмийн зохиолч төгөлдөр уурч гэж байгаа. Ээж нь болохоор урлагийн багш. За дээр нь болохоор хар арьснуудын боловсролын эрхийн төлөө тэмцэгч гэж байгаа. 3 дүүтэй. Дүүнэр нь бас жүжигч, найруулагч, кино зураглаач гэдэг бас урлагийн одоо энэ ахыхын нөлөөгөөр өөрийнх нь нөлөөгөөр гэсэн энэ чиглэлийн бол хүмүүс байгаад байгаа. За тэгээ энэ үний одоо гол бүтээлүүд гэх юм бол ер нь нийгэм улс төр одоо ялангуяа энэ арьс өнгөний асуудлаар юм хурцтэй шийдэл одоо ялангуяа шудраг бос байдлыг илэрхийлэх юм өрмөц кинонуудыг бол хийдгээрээ бас алдартай юм байна. За тэгээд энэ үедээ холбоотой хэдэн сонирхолтой байж магадгүй фактууд гэх юм бол Холливуудын одоо яг 19 онд бол зохиолч гэдэг ангилалд болохоор шилдэг те зохиолч гэдэг ангилалд бол Оскар авсан. Тэрнээс наанд бол энэ хүний яг нэг уран бүтээлээ туураад явсан жил хугацаанд юм бол маш олон жилийг бол өнгөрөөж исэн учраас одоо Леонардо Ди Каприо шиг ер нь бол Оскар ингээд дэвшээд автдаггүй тийм ер нь бол нэлээд алдартай бүтээлүүд хийсэн ч гэсэн одоо авч чаддаггүй гэдгээрээ л бас жоохон онцлогдож явдаг байсан юм байна. За тэгээд ер нь бол 1983 оноос хойш нийтдээ 35 кино найруулад академийн шагнал 2 удаа нэр дэвшижсэн гэж байгаа. За тэгээд 90-ад оны үед болохоор дэлгэцийн шилдэг кино төрлөөр Do the Right Thing гэдэг киногоороо за 1988 онд бас шилдэг баримт кино гэдэг ангилалд дэвшсэн ч болохоор гар хоосон буцсан гэж байгаа. За тэгээд яг энэ олон жил одоо кино урлагт ороос хувь нэмрийг нь бодоод Оскарын хүндэтгэлийн шагнал гардуулсан ч олон хүн болохоор энэ дээр нь бол дургуутсан гэж байгаа. За түрүү хэлсэн нөгөө ээж нь бас одоо ийм хар арьсны хүмүүсийн боловсрол ийм одоо нэмэр оруулахын багшийн чиглэлээр ажилладаг байсан гэж байгаа. Тэгэхээр энэ одоо түүний хүмүүжил бол нэлээд нөлөөлсөн юм болов. Ялангуяа энэ хүн өөрөө бас өөрийгөө илэрхийлэхдээ 2016 онд жишээ нь Оскарын одоо шагналд нэр дэвшигт эрэгтэй жүжигчнүүдэд бол ер нь дандаа цагаан арьстай хүмүүсийн бүтээл байна
гэд би энд оролцохгүй гэд Албасаар Оскарт оролцохгүй гэдээ бол зарлаж ирсэн юм. Бойкот маягийн мэдчихсэн юм тийм. Тэгэхээр ерөнхийдөө болохоор хар ярьстай хүмүүс нэлээд том дуу хоолой гэж бол хэлж болох юм байна. За тэгээ бүтээлүүд нь гэх юм бол яг өөрөө бас найруулахаас гадна өөрөө бол гол дүрүүд нь их тоглолдог. За тэгээд 80-ад оны төлөөлөл болохоор арьс өнгөний зөрчил нийгмийн одоо тийм зөрчилтэй асуудлуудыг харуулсан киногоо хийжсэн бол 92 онд бас иргэний эрхийн төлөө тэмцэгч Малкольм X-ийн намтраар бүтээсэн Малкольм X гэдэг киногоо хийжсэн юм байна. За тэгээд 2006 онд болохоор Inside Man болохоор шилдэг гэмт хэргийн трейлер кино гэж ийм киног бол хийжсэн. За тэгээд 2018 онд хийсэн Black Klansman гэдэг энэ кино нь болохоор одоо бас арьс өнгөний тэмцэгч хүний тухай түүхээс хэдүүлсэн кино нь болохоор шилдэг зохиол төрөлд анх удаа бол Оскар авснаар одоо энэ Оскарын шилдэг гэдэг шагналаа бол бүр нэлээд хожуу бол ингэж авч ирсэн юм байна. Энэ Black Klansman гэдгээр Оскар авч ирсэн юм уу тийм ээ. Бас Black том юм биш. Би ер нь гэхдээ сайн мэдэхгүй байна. Нэг зүгээр ийм асуултаа. Одоо ингээд сакс сонирхоод спорт сонирхоор дургу баг ялтчгүй би болдог тийм үү? За манай Жамбо бол Сан Антониог дэмжиж байгаа гэж би санаад байна. Дургу баг нь юу вэ? Нью-Йорк Никс одоо нэг тийм дургу биш юм шиг харагдлаа л да энэ Spike Lee-ийн дэмжиж байгаа Нью-Йорк. Тийм одоо яг Америкийн том хотууд нь бол ерөөдөө багууд нь илүү амжилттай байх магадлал өндөртэй л байдаг юм байна л да. Уг нь Нью-Йорк Никс том баг. Бүр хамгийн үнэлгээ өндөртэй баг гэж явдаг үстэй тий. Баян баг гэж явдаг байх шүү. Тийм. Яг надаа яг би ингээд яаж чад нэг багийг онцолж дэмжиж байгаа ч гэсэн дургу баг гэж байхгүй. Яг л би аль болохоор бүх багуудын одоо хөгжөө нэмжтийн группт ороод мэдээлэл илүү их NBA-гийн мэдээлэл илүү их авч ивэл зүгээр байдаг. Тэгэхэд ялангуяа энэ үедээ холбоотойгоор гэхэд би яг бодсон чинь миний хувьд 93 оноос эхлээ сакс үзэж эхэлсэн. Одоо нөгөө бас хүмүүс адил нөгөө Чикаго бүсийн үе. Ингээл финалд гараад явсан шүү дээ. Тэрээс үзчихсэн. Тэгээд яг энэ үний тухай гэх юм бол тухайд нөгөө 94 онд Рижи Миллер гэдэг одоо бас 3 оны шидэлтийн алдартай тамирчин байдаг шүү дээ. Тэр тамирчинтай энэ хүний хооронд одоо үүсгэсэн хэрүүлэх юм уу? Тийм зүйл нь бол нэлээд бас хүмүүсийн нөгөө хэвлэл мэдээллийн анхаарлыг татдаг шүү дээ. Яг одоо яагаад тэгэхээр энэ болохоор жишээ нь ингээд хамгийн урт суугаад бага дэмжиж байгаа 1985 оноос эхлээд дэмжсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд 40 жил үнэнчээр Нью-Йорк Никс багийг дэмжиж байгаа. Тэгээ хамгийн уртлын судлаач чинь нэлээд үнэтэй. Тэгвэл энэ хүний одоо плетэндээ зөвхөн зарцуулсан мөнгийг тооцож үзэх юм бол бас маш өндөр хэдэн сая энэ дүн гарч ирсэн л да. Тэгэхээр тэрнгүүрээ жишээ нь үнэнч гэдгийг харуулж байгаа. Тэрнээс гадна болохоор нөгөө trash talk гэж ярьдаг штэ. Тий. Хамгийн урд сууж байгаа учраас тамирчид хэлж байгааг нь сонсогдох ч юм уу иймэрхүү бас зүйлүүд байгаад байдаг. Тэгэхээр энэ тамирчны хувьд болохоор 1900 одоо чинь 94 оны яг тоглолтын дээр Индиана Пейсертэй хийсэн тоглолтын дээр бол ялангуяа ийм trash talk гэд хийгээд тэр нь одоо Рич Миллер жишээ нь муу тоглож явж яснаа магадгүй өөрийг хурцалсан гэж байгаа байхгүй одоо юм л чи гэртээр чи ингээл ялагдана гэл бос ирэл ядаргаатай ингээд жоох юу яагаад байдаг штэ. Тэгсэн чи Рич Миллер 4 үе тоглолдог байхад эхний 3 үе дээр олигтойсаа оноо авч чадаагүй байжгаад сүүлийн 4-р үе дээр 25 оноо аваад нийтдээ 39 оноо аваад тэгээ яг нэг церемони гэдэг чинь тамирчид нөгөө гол хийснийхэн дараа үзүүлдэг үзүүлбэр тэнгүүд яг энэ Spike Lee руу ингээд муухай хараад яваа. Тэнгүүд хамгийн гол нэг хоолойгоо багалзуурж байгаа юм шиг одоо хиний энэ одоо зургийг харагч тий. Ингэж тийм төрсөл бол бүр NBA-гийн түүхэнд бас айгүй тийм томор үлдсэн одоо онцлог үйл явдал болж үлдчихэж байгаа байхгүй юу? Энэ хоёрын хоорондох тийм онцгой тийм одоо дайсагнал гэхүү одоо харилцаал юм байна шүү дээ тий. Тийм. Тэгээ яг энэ өөрөө болохоор бас нэг багийн фэнүүд гэдэг чинь баг нь амжилттай байхгүй байгаад байвал одоо шүүмжлэх тийм дуу хоолой бас байгаа шүү дээ. Алдартай нийлсэн учраас тэнгүүд заримдаа болохоор бас багаа бол нөгөө Нью-Йорк Никс багчаа 2000-ад оны ихээр нэлээд сайн байгаа. Тэрнээс хойш бол нэлээд хөндлөлтийн үе ол явсан. Тэгээ тэр үед бол хэлжсэн нь болохоор Никс бол миний амьдралын нэг хэсгээ би энэ багт хайртай. Гэхдээ удирдлагууд нь заримдаа маш муу шийдвэр гаргадаг гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээд яг иймэрхүү шүүмжлэлтэй холбоотой ч юм уу ер нь бол ингээд тамирчдын ордог хаалгаар уг нь ингээд байнга зүгээр орчдөг байсан юм байна л та. Тэгсэн чинь 2020 оны үед болохоор эрэхт нь оруулахгүй ингээ үзэгчдийн хаалгаар ор гэдэг. Энээс болохоор бас болоод нэлээ юм зөрчил үүсчихсэн гэж бас ярьж байгаа. За энэ цэдэн цэцэгмаа ихч битсэн байна. Madison Square Garden-оос салдаггүй нөхрөө гэсэн юм. Тэгэхээр Spike Lee бол яалтчгүй илүү бас кино зохиолч, кино найруулагч гэхээс илүү бас саксны үнэнч фэн гэдгээрээ олон нас их танигдсан нөхөр болж тараад байна. Хэд хэдэн комент байна. Тэгээ энэ дээр бол бүр одоо бас нэг юм мэдээлэл байсан л да. Бас Джек Нилсэн гэж үжигсэн байгаа тийм.
Тэр болохоор Лос Анжелес Lakers багийн бас үнж фэн. Бас 70-аад оноос хойш тэмцсэн. Тэгээ энэ хоёрын хувьд болохоор тийм алдрын танхимд байдаг тэр хоёр давхарт нь одоо хүндэт үзэгч гэдэг юм хамгийн том фэн гэдэг бас тиймэрхүү зүйлийг бол энэ хоёрт бол тусгаалж бас гардуулж ирсэн юм байна. Тэгээд дээр нь гэх юм бол одоо жүжигчид одоо өөрсдийнхөө киног хийх нарийн юм цагийн хуваар байдаг шүү дээ. Тэгэнгүүт эдний хувьд өөрсдөө киногоо хоёрдугаарт бүр ингэ зохицуулаад зураг авалтаар гоё чухал тэмцээнүүдийн дараагаар тавих ч юм уу тий. Заримдаа шууд одоо дундуур нисээд явцдаг ч юм уу. Яг нэг багаа дэмжихэд бол тэнгүүд сайн Режи Миллер гэл 90-ад оны мундаг тэр одоо Жордангийн хүнтэй иймэрхүү асуудал гэж яхад одоо сүүлийн үед Треян гэл сагчтай бас одоо юу гэдэг дэмжигч нь ингээд нэг марга үсгдэг штеп. Тиймэрхүү зүйлийг 2019 онд гэхэд бас үсгээл явж байсан. Одоо үргэлжлэл явж байгаа гэсэн үг л дээ. Тийм магадгүй trash talk гэдэг юм уу токсик юм ярианууд магадгүй спортыг илүү сонирхолтой болгох гэж одоо яриад байгаа шүү дээ. Сүүлийн үед NBA ч одоо үзэгчдийн тоноо огцон буураад байгаа юм билээ. Тасралтгүй буурж байгаа. Тэр шалтгаан нэг хоорондын тийм өрсөлдөөн гал авалцсан тийм одоо яриа ширүүн тулаан ерөөсөй байх байлцсан. Тэгээ нэг зүгээр л яг мэрэгжлийн ингээд өмнөх ажлаа хийгээд байчидэг одоо хүмүүс олцсон гэд тэгж бас тайлбарласан. Тийм Монголын сагсаж гэсэн одоо харж байхад багийн одоо эцдүүд нь илүү залуу хүмүүс тэгээд бас сэтгэл хөдлөлөө гаргаж тэр нь бас тийм хүмүүсийг илүү татж байгаа энгийн хүмүүс гэсэн энэ юу болчих вэ? Ягаад ингэж чиг бол иймэрхүү байдлаараа сонирхдаг юм болоо гэж харсан л да. Тэр танан гард одоо эпизодээр тоглож байгаа юм л та гал гарч байгаа зү тийм. За e-спортод ч гэсэн би зүгээр түрүүн энд ийм комент хийсэн байхгүй. Сакс гүнзгий сонирхдаг хүнд дургу баг гэж байхгүй болдгоо гэсэн мэн. За яг угаасаа хин дургу бай гэж хүсэвдээ. Гэхдээ нэг юм хүний хор шар малтдаг эсвэл бүр нэг юм зөвүүн нөхдүүд байдаг штэ. Одоо манай Counter Strike дээр бол монголцод одоо монголцын хэд дараалаад нухацсан баха Kaizen гэдэг Astralis нөхдөж байна. За магадгүй юуны энэ нөгөө Vitality-гийн Apex гэдэг бид нарыг ингэ дээрлэхэд байдаг. Бүр зөв дургу гэдэг. Тэгээ нэг тийм хүмүүс бас байгаа гэдэг. Тийм хүмүүст чинь өөрөө ирэхгүй одоо нэг тийм юу гэх юм одоо энийг л дараад авчихсан гэсэн шар хор шар би болтгол юм билээ дээ. Тэр утгаар нь асуусан. Одоо үзий ядхан чашаа энэ тий. Ер нь гэхдээ хүмүүс чинь ингэ rival гэдэг нөгөө хоёр том багууд байлаа гэд би энэ дургу байх магадлал их. Хөлөмгийнхэн ч одоо жишээ нь Манчестер явж байгаа Ливерпулийг бол үзэхгүй. Тэгээ өөр одоо тийм яг одоо нөгөө үндсэн тэр багийнхаа хот дээр өөр багийнхаа эсрэг багийнхаа хувцастай явж байгаа юм бол баараг тэр одоо юу ч болоо байлаа тий. Ийм хэмжээнд хүртэл байгаад идэг. За Spike Lee гэдэг юм алдарт нь төрсэн өдөр юм байна. Хамтран ажиллагчаа бүгдээрээ танилцуулъя. За манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэхдээ таны хөрөнгө оруулалт тогтвортой өсөлтийг тууштай байдлаар хангана авраатай Apex Capital үн цасны компани хамтран ажиллаж байна. За өнөөдрийн дараагийн ярих сэдв бол энэ одоо үн цастай шууд холбоотой. Тэгэхээр хөрөнгө оруулалтын хамгийн эрсдэл багтай түгээмэл хэрэгслийн нэг бондын тухай өнөөдөр ярина. За бонд гэдэг бол өрийн бичиг. За би бонд гаргалаа гэхэд би хин нэгнээс мөнгө зээлье гэж бодохгүйгээр зарим ингээд нэр одоо үйл ажиллагаанд тогтворцсон том компаниуд зүгээр ингээд банкнаас зээл авахын оронд өөрийн нэр дээр бонд гаргацдаг. Тэр нь ч баталгаатай. Яг тэгвэл би хөрөнгөтэй бүх юм баталгаажуулаад тэрний дагуу ингээд өрийн бичиг гаргадаг. Тэрийг нь худалдаж авснаар та энэ компанид одоо шууд мөнгө зээлж яхаа л гэсэн. Тэгэхээр магадгүй заавал нөө хадгаламж гэж бодохгүй илүү өндөр өгөөжийг таармаар байл. Эсвэл магадгүй яг эдийн засгтаа илүү одоо оролцоо бий болгох гэвэл яг хэрэгтэй байгаа жишээ нь Apple компани ч юм уу эсвэл сүү компани энэ нэг шин шугамд нь хөрөнгө оруулчмаар авал бондыг бас худалдаж авах нь эдийн засгтаа ч ашигтай танд ч өр өгөөж өндөртэй ийм нэг хэлбэр болчиход байна. За энэ мэтчлэн одоо бонд хувьцааны ингээд таны хөрөнгөө өсгөх аргыг Apex Capital одоо дэмжин мэрэгжлийн багаар одоо дэмжин танд хэрэг болох нэ. За тэгээд бас бид нэр одоо хадгаламжийн хүүхээр мэдээж мөнгө өсгөх одоо хүмүүс чинь банкнд хийчихэнгүүд сүүлийн үед төгрөгийн ханьш гэдэг юм уу те энэ тал дээр буурах иймэрхүү асуудлууд байдаг гэдэг. За тэр нь хадгаламжийн хүүхэд чинь бондын хүүгийн дундаж одоо хүнд 18-аас 19% байдаг хэрэг ялчвал бас арай өндөр байгаад байгаа те. Тэгэхээр хүмүүс хаана илүү одоо банкуудыг сонгохдоо чинь аль нь арай өндөр хүүтэй байна гэж хардаг бол яг нэг хадгаламжийн хүү бондын хуваар харьцуулахаар бас аль нь өндөр байна гэж ялцгүй харьцуулах шаардлага гарах байх гэж бодож байна. За тэгээд тухайлбал одоо 18-аас 19% бондын хүүтэй байна гэдэг байгаа шүү дээ. 19.5% хүүтэй бонд та 100 сая төгрөгийн бонд авлаа гэхэд 12 сарын хугацаанд хөрөнгө оруулалт хийхэд татврын дарах цэвэр хүн 17 сая 550 мянга болж байна. Тэгэхээр үр өгөөж бол маш өндөр байна. За бондын бас нэг гоё юм нь за надад одоо юу орж ирлээ? Нөгөө
хүүн орж ирлээ. Бондын хүүн орж ирлээ гэхэд тэрийгэ буцаад бонд байлгаад байж болно. Буцаад хөрөнгө оруулаад ингэснээр хүүгийн хүү тооцогдож байгаа мэтэр бас үржүүлэх юм боломжтой хөрөнгө оруулалтын бас найдвартай хэрэгслүүдийн нэг. За энд гэхдээ бонд болгон баталгаатай байдгүй. Тэгэхээр тэрэнд танд найдвартай хөрөнгө оруулалтын одоо underwriter компани гэх юм уу зуучилж өгдөг компани хэрэгтэй. Энд Apex Capital танд тусалнаа. Тэгэхээр Apex-ийн Ardbase-ны вебсайтаар орж цахим хаягаа бүртгүүлээд дотоодын болон гадаадын хөрөнгөний зах зээлтэй холбоотой мэдээллийг 7 хоног тутам авах боломжтой болно. За эднийх Apex Trader гэдэг аппликейшн гаргасан. Энэ апыг татаж аваад үн цасны данс нээж хөрөнгөний зах зээлийн үйлчлэгийг гар утсаар шууд хэлбэршүүлэн авах боломжтой. Бондоос гадна хувьцаатаа сонирхож байгаа бол Apex Trader-ыг татаж аваад оролцох боломжтой. Харин утсаар мэдээлэл авъя гэвэл 7510 75 тэгтэг юм байна. 7510 75 тэгтэг. За манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ доктортой өсөлтийг тууштай байдлаар өрөөтэй Apex Capital үн цасны компани хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Spike League-ийн тухай мэдээлэл өөр сонин сайхан. Яг ерөнхийдөө нөгөө бид нар чинь өөрсдөө анзаардаг болохоос одоо яг жишээ нь Америкт Brooklyn гэдэг юм уу те. Тэгмүүд одоо арьс өнгөний үйлдэл гэдэг бидний хувьд болохоор тийм сайн мэдэх бас сэдв биш ахал да. Ягаад гэвэл тэр хүмүүсийн хувьд өдөр тутамд тохиолж яадаг. Одоо нэг газар ингээл таймсаа хоолой идэл сууж яхад нь хүмүүс те арай өөрөөр доогуур үнэлдэг ч юм уу ингээд ялгуурлан гадуурх гэдэг мэдрэмжийг бас хүмүүс их авах гээд байдаг юм байл л да. Ялангуяа 70-80-аад оны үед энэ хүний уран бүтээлүүдээ гаргаж ирсэн үед тэр тиймэрхүү зүйлүүдийг маш ихээр харуулдаг. Тэрнээс болоод ямар зөрчлөл үүсч цагтаа нар ингээд ингийн явж байгаа хүнийг те чи хар арьстай гэдэг учраас одоо нэг хүн одоо бидний төсөөллөөр бол автобусанд явж байгаа л уцаа алчлаа гэж бодъё л та. Тэгэхэд хамгийн түрүүнд ингээд хар арьстай хүн рүү те чил авсан байх магадaltaй ч гэдэг юм иймэрхүү харьцаа байгаа. Тэгэхээр хүмүүст ямар их хүн дээр тусдаг те. Тэгэнгүүт энэний эсрэг одоо хүмүүст ойлгуулахын тулд кино урлагаар дамжуулаад мессежүүдийг маш их хүргэдэг. За дээр нь тэр үзэлтэй бол үнэнч байсараад одоо тэр дээр үе тийм их уран бүтээл хийж яасан бол Оскар гэдэг том арга хэмжээнд дээр хүртэлтэй. Одоо цахаартай хүмүүсийг яагаад ингэж их шалруулад байгаа юм бэ? Гэт өөрөө түүний эсрэг дуу хоолойгоо одоо юу гэдэг хамгийн л байж болох зүйл нь болохоор оролцохгүй гэдгийг хэлэхээр хүмүүс бас нийгэм тийшээ анхаарч байна гэдэг болохоор энэ хүний одоо тэр олон хүмүүсийн өмнөөс дуу хоолойг нь хүргэж одоо ийм хэцүү байдлууд байдаг. Ийм байдлаар ингээд бид нар ялгуурлагдаад байна гэдэг ийм зүйлийг бол илэрхийлдэг айгүй том бас тийм одоо хүмүүс бол энэ дээр бас бахархдаг юм байлээ л дээ ялцчих. За дэлхийд өнөөдрийн дараагийн булан дууга бүгдээр орно. Дэлхийн түүхэнд ямар чухал үйл явдал болж ирсэн бэ? 3 сарын 20-нд. За Britannica.com одоо сайт дээр бол онцлдог хамгийн чухал үйл явдлуудыг дэлхийн. За энэ дээр онцлоноор бол энэ өдөр John Lennon болон Yoko Ono нар гэрэлтэй батлуулж ирсэн юм байна. За энэ бол өөр бас нэлийн хил ам дагуулсан. Ер нь Yoko Ono-г Beatles-ийн одоо салсан шалтгаан гэдэг ядчих John Lennon ч өөрөө их нэртэй байсан салж байна. Санж байна тэл гих мэдчлэн ийм бас сонин үйл явдал 1969 онд болж ирсэн юм байна. За мөн Наполеон Бонапарт Эльбагаас цухтаасан өдөр Эльбад очиод хадгал үзээ. Эльбагаас цухтаасан өдөр нь энэ өдөр гэж явдаг юм байна. За энэ одоо Британика дээр мэдээлж байгаагаар л 1727 оны 3 сарын 20-ны өдөр Альберт физикч Исаак Ньютон нас орсон өдөр гэж явдаг юм байна. За гэхдээ энэ дундаас надад би түрүү хэлсэн Apex Capital-ыг дурдж байхдаа хөрөнгөний зах зээлтэй холбоотой нэг сонирхолтой мэдээлэл бэлдсэн байгаа гэж байгаа. 1602 оны 3 сарын 2-нд VOC гэдэг нэрээр бид нар магадгүй сонсч ирсэн хүмүүс зөндөө мэдэх байх. Dutch East India гэдэг компани гэдэг. За Dutch East India гэдэг компани байгуулагдсан өдөр. Имлэг гэсэн үг үү? Үгүй. Энэ Голландын East India гэдэг нэртэй компани байгаа. За энэ компани өөрөө дэлхийн түүхийг өөрчилсөн компани гэж хэлж байна. Тэр яагаад гэдгийг бүгд маш ингээд тавчхан сонирхох гээд чи. 100 болгон одоо бид нар энэ Америкийн нэгдсэн улсын 100 амьдарч байна л да. Ер нь бол Америкийн нэгдсэн улс ноёрхсон 100 амьдарч байна. Гэхдээ нэг юм үг гэдэг чинь цаг цагаараа байдгүй, захилдаг хөхөөрөө байдгүй гэдэг. Үргэлж юм байдгүй Америкт суларч байгаа магадгүй дараагийн ээлжийн нэр нь гих мэтчил ингээд өөрчлөгдөж явдаг. 100 болгон өөр ингэсэн тэдгээр 100 бол энэ улсын 100 гэж яригддаг шиг жишээ нь 13 дугаар 100 монголчуудын 100 байсан. Тэрийг бол дэлхийд ихнэ хүлээн зөвшөөрдөг. Монголчуудын яг 100 байсан дэлхийд яг ноёрхох болсон шалтгаан тухайн үед тэр 100-ыг ноёрхох болсон үйл явдал дандаа сэтгэлгээний хувьсгалтай холбоотой байдаг. Монголчуудын авчирсан ялангуяа Чингис хааны одоо нэвтрүүлсэн сэтгэлгээний хувьсгал бол Мерит
одоо засаглал буюу чадвар дээр суурилсан засаглал гэдгийг бий болгосон. Энээс өмнө бол ер нь цэргийн хүмүүс цэргээрэл дайдаж байгаа шүү дээ. Зүсэн төрлийн хүндээ итгээд за өгшөө гэд дүүдээ ч юм уу эсвэл ахтаа нийлж яагаад ингээд цусан төрлийн хүмүүстэй генерал том цолуудыг алтан тушаалуудыг олгодог гэсэн бол Чингис хаан энэ шал өөр хувьсгал хийсэн. Хүмүүсийн хийдэг байгаагүй юм гэсэн. Энэ маш тодорхой нэг жишээ нь бол хамгийн урдаа ярьдаг жишээ бол Зургаадаа Баатар шүү дээ. Зургаадаа Баатар эсрэг талд нь байлдажсэн Зургаадаа Баатарыг чадрыг нөмлээд өөрийн талдаа аваад Зэв ноён бол. Зэв ноён бол их Монголын одоо ноён нургу гэж хэлж болно. Зэргийн энэ дараа нь их Монголын дараагийн том байлдан дагуултыг бий болгосон Сүбэдэ Батрын багш нь гэж бас хэлж болно. Энэ мэтчлэн Зэв ноёныг магадгүй томилоогүй байсан бол чадвар дээр нь биш. Хэрэг одоо ойр дортны хүмүүсээ ч юм уу ах дүүнэр хамаатан садангуудад томилсон бол Зэв ноёныг томилохгүй байх байсан. Гэтэл Чингис хаан энэ утгаараа сэтгэлгээний хувьсгал авчирсан. Магадгүй энэ нь дэлхийд ноёлох хамгийн гол түлхүүр байсан маа гэж бас үздэг шиг. Ерөөсөө л одоо 100 болгоны ноёрхол дандаа нэгэн шин сэтгэлгээний хувьсгал шин ингээд нийгмийн зохион байгуулалтын асуудлууд болж явж байдаг. За бүгдээр ярьдаг шүү дээ нөө сэргэн мандалтын үеийг одоо дараагийн 14 дэх зуунд бий болгосон газар бол Флоренц гэдэг. Хаач явахгүй дэлхийн том одоо улсууд хоорондоо байлдаал хүчрхэг байхад хинч мэдгүй магадгүй тухайн үед сурган сонсогдоогүй Флоренц хотод нэгэн сэтгэлгээний хувьсгал бий болсон. Хоёр багант хөтөлгөө гэдэг ийм зүйл бий болчихж байгаа. Хоёр багантхад хөтөлгөө буюу орчин цагийн одоо хүртэл байдаг нэгтлэн бодох бүртгэл. Нэгтлэн бодох бүртгэлээр юмыг худалдааг хурдан бүртгэж чаддаг болсон учраас тэнд мөнгө их хэрэгдэг болсон. Мөнгө их хэрэгсээр хагаад банкны систем тэнд үүссэн. Банкны систем үүсээд гэр бүлүүд банкыг бий болгоод баяжсан мөнгөөрөө энэ үнэт одоо уран зураг том ийм одоо сэтгэлгээний зүйлүүдэд хөрөнгө оруулж эхлэхэд энэ бас нэгэн төрлийн сэтгэлгээний хувьсгалыг авчирсан гэж үздэг. За мэдээж хэрэг 15 дахь зуун 16 дахь зуун бол дэлхийн одоо нээлтийн үеуд байсан гэж хэлж байна. 1492 онд Колумб ч өөрөө Итали гарлын одоогоор ярил Итали гарлын Испанид очиж Испани хааны дэмжлэгээр очиж Америкийг нээсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ үед Испани, Португал хоёр ноёлж исэн. Ер нь далайн худалдаанд бол Испани, Португал хоёр ноёлж исэн. Энэ одоо ноёрхол одоо яагаад Өмнөд Америкт тал нь Испанаар ярьдаг, тал нь одоо Португалаар ярьдаг шалтгаан шууд энийг хараад хэлж болно. Зүгээр л хоёр улс тэр үед ноёрч исэн учраас хоёулаа дэлхийг ингээд дундуур нь хуваад авчий гэсэн зураг нь одоо хүртэл Бразил болон бусад одоо Өмнөд Америкийн улсуудын хилэн болсоор явж идэг. Ийм учиртай байдаг. Одоо бид нэг айхтар тэгж яг бус улсаас анзаарч ялгарахгүй гэсэн тухайн үед бол яалтчгүй хамгийн өвчтэй тий хамгийн том улс хамгийн өвчтэйсэн. Тийм. За тэгээд 17 дугаар зуун хиний зуун байсан юм бэ гэж асууж бол Голландчуудын зуун байсан юм байна. Голланд бол дэлхийн худалдаа, дэлхийн эдийн засгийг 200-ны турш ноёлсон. Тэр нөгөө Испани, Португал хааж байгаагүй, сураггүй. За дараагийн одоо 19 дугаар зуун гартал юуны Их Британий ноёрхол бол байгаагүй. Энэ хооронд Голландууд ноёлж исэн. Голландууд энийг хийхдээ мөн л бас сэтгэлгээний хувьсгалаар гэх юм уу шинэлэг зохион бүтээлээр хувьсгалаасан. Энэ бол хувьцаат компани. За түрүүн хэлсэн Dutch East India гэдэг байгаа энэ компани бол хувьцаат компани. Дэлхийн анхны үндэстэн дамсан корпорац, дэлхийн анхны хувьцаат компани. Нээлттэй арилжаалагддаг хувьцаат компани байсан байгаа. Өөрөөр хэлбэл одоо Голландууд Испани, Португалийн хаануудтай өрсөлдөе гэхээр мөнгө төгрөг багдаад байгаа. Тэгэхээр Голландчууд ямар арга хийсэн бэхээр олон компаниуд нэгтгэхэд хувьцаат компани болж хувьцааг нь ард иргэдэн одоо Амстердам хотын ард иргэдэн хувьцааг нь хөрөнгө оруулъя. Ингээд нийлээд компани байгуулчих гэдэг. Энэ нь одоо орчин цагийн капитализмын үндэслэл гэж байна. Бид нар колоничлалыг ярихдаа одоо нэг улс бусдыг эзлээд байсан гэж боддог. Яг үнэндээ бол үндэстэн дамсан корпорацууд үүнийг бий болгочихсон. Яг тэгэхээр Dutch East India гэдэг компани юм Испани, Португалийн хааны одоо айрам цэрэг тэрнээс идвэх цэрэгтэй байсан. Тухайн үед энэ одоо дэлхийн худалдааг ноёлж исэн, монополдохтойж исэн ийм компани болж хувирсан. Явандаа. За ягаад гэхээр мэдээч хэрэг эн чинь олон хүмүүс хөрөнгөө нийлүүлэхээр хамаагүй баян байгаад байна. За нэг талаас. Тэгээд тэр чинь ингээд дан ганц хаанаас хараад биш. Хаа магадгүй хаяа өвдөж болно. Олон асуудалтай байхад олон хувьцаа эзэмшигчдийг бий болгохоор энэ одоо мөнгөний хувьд маш уян хатан байдалтай, хөрөнгө оруулалт их үүсрийн хувьд уян хатан байдлыг бий болгож ирснээс гадна нэг зүйл бий болгосон нь төлөөлөн өдөрдох зөвлөл гэдэг ойлголт байгаад байна. Хааны томил одоогийн яг бий болсон одоо хүртэл ашиглагдаж байгаа ийм одоо ойлголтыг Голландууд ингэж үндэслэсэн юм аа. Энэ одоо бизнесийн зарчим, капитализмын зарчмаар бид нар одоо хүртэл энэ зарчмыг ашиглаж байгаа.
одоо хааны томилсон хэдэн хүмүүс нь мэдэхгүй ч юм уу, ойр тойрны хүмүүс томилсон хүмүүс компани зөв удирдах чаддгүй бүтүүлэг байсан бол яг хувьцаа эзэмшиж олон болохоор дундаас хин чадвартайгаа сонгоод туздаа сонгочдаг. Тэднээс нь компаниг илүү зөв зарцуулждаг. За ийхүү одоо Dutch East India гэдэг компани 200 жилийн турш дундаж цэвэр ашиг нь 18% хүүтэй. 18% цэвэр ашигтайгаар 200 жилийн турш ийм ашигтай ажилласан юм компани. Одоо яг манайх ч юм болохоор нэг ноёдууд хоорондоо тэмцлээ нэг манжид эзлэгдээд 200 жил болж байгаа хооронд тэнд чи одоо капитализм гэдэг зүйлийг бий болгочоод хамгийн ашигтай юм одоогийн хувилбарыг гаргаад ашигыг хүртээд явжсэн байна шүү дээ тийм. Хинч одоо Голланд гэдэг одоо тухайн үед хинч сурган сонсогдохгүй юм ийм улсаас ийм шин зүйлээс олж дэлхийг өөрчилчин гэж бодоагүй. Тийм ч учраас магадгүй энтхэг хятад эсвэл том улсуудаас биш жижиг улсуудад хаяа ингээ шинэлэг ийм зүйлийг зохион бүтээх хувьсгал хийчихээр ингээд дэлхийд ноёлоод эхэлдэг. Тэгэхээр магадгүй өнөөдөр бид нар ядуу байгаа ч гэсэн шинэ одоо нийгмийн бүтцийг зохион байгуулалтыг хэн нэгэн зохиох юм бол бид нар дэлхийд ноёлох цаг ирэхгүй гэх газар бол байхгүй. Бас их сонирхолтой түүхийн эхлэл энэ өдөр тавигдчихжээ. За сайхан мэдээлэл байлаа. За энэ хүрээд манай өнөөдөр дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ илгээ хайрлын ураатай Live 52 за мөнгө тогтвортой өсөлтийг тууштай байдлаар ураатай Apex Capital үнэ цасны компани хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 8 цаг 10 минутаас манай эфир та мэдхүү нэвтрүүлгээр